газрын ашиглалт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл эрсдлийг наривчлан судлах сэдвт ерөнхий хяналтын сонсголын тайланг та бүхэндээ танилцуулъя. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.1.2, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь заалтыг тус үндэслэн нэр бүхий Улсын их хурлын гишүүдээс халзан бүрэгтэй орд газрын ашиглалтын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу байгаль орчин хүнсүдэн аж ахуйн байнгын ороо эдийн засгийн байнгын орооны 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох сонсгол даргалагчийг сонгох тухай 15 дорооф 12 дугаар тогтоолоор халзан бүрэгтэй орд газрын ашиглалт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл эрсдлийг наривчлан судлах сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 9-р сарын 23-ны өдөр зохион байгуулахаар тогтож сонсгол даргалагчаар Улсын их хурлын гишүүн Б. Баярбаатар миний бий томилгдсон. Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 1. Сонсголын зарыг 2025 оны 8-р сарын 6-ны өдрөөс 9-р сарын 15-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл парламентын хэмээн захим сүлжээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр мэдээлэл сонсголт нийт 168 хүн оролцохоор бүртгүүлсэн. 2. Халзан бүрэгтэй орд газрын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах тухайн аймаг орон нутгийн удирдлагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бодит тайлбар санал мэдээллийг сонсох зорилгоор Ховд аймагт 2025 оны 9-р сарын 7-оос 9-ний өдрүүдэд ажилласан. Мөн үеэр хүсэлт гаргасан төрийн бус байгууллагын төлөөлөл иргэдийн төлөөлөлтөд уулзаж санал бодлыг сонссон. 3. Халзан бүрэгтэй орд газартай холбоотой асуудлаар холбогдох төрийн байгууллагуудаас баримт бичиг гаргуулan авч шинжлэх ухааны нотлохонд суурилсан дүн шинжилгээ хийж дүгнэлт гарга үүрэг бүхий мэргэжлийн 9 шинжээчийг байгаль орчин хүнсүдэн аж ахуй байнгын ороо эдийн засгийн байнгын орооны 2025 оны 9-р сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 14-р тогтоолоор томилон ажилласан. Ерөнхий хяналтын сонсголын талаар халзан бүрэгтэй орд газрын ашиглалт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл эрсдлийг наривчлан судлах сэдвт ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 9-р сарын 23-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тус сонсголд нийт 132 хүн оролцлоо. Сонсголыг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126-гийн 4-т Улсын их хурлын хяналт сонголтын нээлттэй хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн байгууллага төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно гэж заасны дагуу Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр хэл ярианы сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байх зорилгоор дохионы хэлмэлцтэйгээр шууд дамжуулан мөн сонсголыг хэвлэл мэдээллийн 13 сайт 8 телевиз шуурхай дамжуулсан болно. 1. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126-гийн 1-ийн 4 заасны дагуу сонсголд оролцож санал хэлэхээр хүсэлт гаргасан бүртгүүлсэн Ховд аймгийн 24 иргэн, цахим хуудасаар саналаа ирүүлсэн 17 иргэн, заалнаас 19 нийт 60 иргэн үг гэлв. Сонсголд орон нутгаас болон иргэний нийгмийн байгууллагыг төлөөж орсон оролцогчид төрийн байгууллага болон шинжээчдийн дүгнэлт илтгэл дурдсан мэдээлэл хит ерөнхий зарим асуудал тодорхой бус өмнө төрийн байгууллагаас гаргаж байсан зарим дүгнэлт төрийн бус байгууллагуудын хийсэн бие даасан судалгаа шинжээчийн гаргасан дүгнэлтэд зөрүүтэй мэдээлэлтэй байгаад анхаарах төслийн хайгуул судалгааны явцад байгаль орчинд онц ноцтой охирол үлзүүлж байгаа талаар гаргасан гомдлуудад төрийн байгууллагуудаас өгсөн хариулт саналтаа нийлэхгүй тодорхой хариулт өгөхгүй нөхцөл байдалтай байхад төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж хайгуулыг үргэлжлүүлэхээр оролцоор байгаа нь хууль зөрчиж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. 2. Ховд аймгийн Мянгат сумын төлөөлөн иргэн Г төр мөнх болон Ховд аймгийн засаг дарга асан Г нэм даваанаар халзан бүрэгтэй орд газрын талаар танилцуулга бүхий мэдээлэл хийсэн. 3. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126-гийн 1-ийн 5-д гишүүн оролцогчоос асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх өгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж хариулт авч болно гэж заасны дагуу сонсголд оролцсон Улсын их хурлын гишүүн Б. Батэрдэн, Ө. Шижир, Б. Уянга, С. Замира, Э. Болдормаа, Ж. Жол Жаргал, З. Минт сайхан, Ч. Лодо Самбуу, М. Бадам Сүрэн, О. Амгалан Баатар, Б. Заяавал, Д. Цогтбаатар нар асуулт асууж санал хэлсэн. Гишүүд халзан бүрэгтэй ордын хувьд хайгуул судалгааны ажил эхэлсэн хэдий ч цаашид ашиглалт толборлолт явуулбал хичнээн тоон хөдөр гараа түүнийгээ хэрхэн баяжуулах, үлдэгдэл хаягдлын сангаас ямар хэмжээтэй цацраг өвтгт бодис тархаж тэр нь хүрээлэн булчин хүн, мал, ан, амьтан экологид нөлөөлөх хэсэг талаар тодорхой мэдээллүүдээр салбар яам агентлагуудад иргэдийг хангах хэрэгтэй гэв. Мөн цаашаа сонсголын үр дүнд төр ямар нэгэн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон тусгай зөвшөөрлийг хамгаалах, ажиллах боломжоор нь хангах, эсвэл үйл ажиллагааг нь ямар шалтгааны улмаас зогсоох талаар тодорхой шийдвэр гаргаж нийгмийг тацуулахгүй байхад анхаарах нь зүйтэй. Түүнчлэн Монгол Улсын газрын
Монгол Улсын газрын ховор элементийг ашиглахад өөрийн бодлогыг тодорхойлж энэ салбарт 3 дахь улсуудын хөрөнгө оруулалтыг татах үндэсний эрх ашиг тул чиг үүргийн яамдуудад газрын ховор элементийн бодлогыг тодорхойлох чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг хангах, төсөл хэрэгжүүлэхэд иргэдийн дунд ташаа ойлголт өгдөг салбарын зарим нийцэлгүй хуулийн зүйл заалтыг эргэж харах, баялагын шударга хуваарлалтанд анхаарах цаг басныг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байгааг гишүүд дурдсан. Мөн газрын ховор элементийн ашиглалттай холбоотой үйл ажиллагаа аюултай хортой гэдэг агуулга байнга дагалдаж байгаа учраас Монгол Улсын газрын ховор элементийг ашиглах хэсэг талаар бодлогоо эргэж харах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. 4. Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны Дэгийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125-ийн 1-6-ад гишүүн оролцогчоос асуулт асууж хариулт авч дууссаны дараа 5 минутанд багтаа үг хэлж болно гэж заасны дагуу Улсын их хурлын гишүүн Эм Бадам Сүрэн Зэ Минцайхан нар үг хэлв. Ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн дүгнэлт 1. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг Монгол Улсад газрын ховор элементийн чиглэлээр төрөөс барих бодлогыг тодорхойлсон. 2. Халзан бүрэгдээ орд бол газрын ховор элементийн орд бөгөөд хайгуулын шатанд явж байгаа бөгөөд цаашид ашиглалтанд бэлтгэж байгаа төсөл юм. 3. Халзан бүрэгдээ ордод диспориз, терби, неодим, паразиот гэх 4 тогтмол соронзонгийн түүхийд газрын ховор элемент агуулгадаг бөгөөд эдгээр нь өөрөөсөө цацрах итгэхгүй. 4. Зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед халзан бүрэгдэн газар ховор элементийн ордыг ашиглан түүхийн эдийг нь дунд чат хүртэл боловсруулж нийлмэл эсвэл үйлдвэрлэх нь өндөр ач холбогдолтой. Энэ нь ордын нөөцийг илүү үр ашигтай ашиглах, дотоодоо нэмэн үртэг шингээх, улмаар дэлхийн тогтмол соронзонгийн зах зээлд урт хугацаанд найдвартай нийлүүлэгч болох боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр эдийн засгийн өсөлтөнд бодит төв нэмэр оруулах чухал төсөл болох юм а. 5. Байгалийн цацраг гэдэг нь ердийн ашигт малтмалын ордуудад байх бөгөөд халзан бүрэгдээ ордод агуулгах туураа 0.9% байгаа нь Монгол Улсын бусад газрын ховор элементийн ордоос бага үзүүлэлт юм а. Халзан бүрэгдээ ордод 2000 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг 97 оны ашигт малтмалын тухай хуулийн 14 дугаар зүйлийн дагуу олгосон. Үүний дараа 2001 болон 2004 онуудад уг зөвшөөрөл тус хуулийн 18-6-гийн нэгдэх заалтын дагуу хайгуулаас ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжсэн. Одоогийн тусгай зөвшөөрөл эзэмшигч рүү 2011 онд ашигт малтмалын газрын геолог уулуурхайн кадастрын элчийн даргын 242-243 тоо тушаалаар 2006 оны ашигт малтмалын тухай хуулийн 49-ийн нэгдэх хэсгийн дагуу шилжүүлсэн. Сонсголын үеэр төрийн байгууллага болон шинжээчийн гаргасан дүгнэлтээр тусгай зөвшөөрөл нь хууль заасан шаардлагыг хангасан хууль ёсны бөгөөд хүчинтэй байна гэж. 7. Өмнөх жилүүдэд ордыг ашиглаагүй, хөрс өндөгдөөгүй зөвхөн хайгуул судалгааны ажил хийж нөөцийг нэмэгдүүлэх боловсруулалтын аргыг судлах үйл ажиллагаанууд явагдаж байна. 8. Малын эрүүл мэндийн талаар мянгат суманд өмнөх онуудад төрсэн ажигтай төлөвлөлтөд хийсэн мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээгүй, цацрагаас босон гэдэг нь тогтоогдоогүй. Мянгат суманд 2025 онд оны хавар ургийн гажигтай төрсэн төлөвлөлтөд цацрагийн шинжилгээг итгэмжсэн лабораториор хийлгэж цацрагаас шалтгаалсан эсхийг нь баталгаажуулах шаардлагатай. Учир нь мал эмнэлэг нь ариун цэврийн төв лабораторийн цацраг тоног төхөөрөмж эвдэрсний улмаас одоогоор цацрагийн шинжилгээ хийх боломжгүй байна. 9. Төрийн байгууллагын зүгээс танилцуулсан мэдээлэл болон шинжээчдийн дүгнэлтээр хайгуулын үйл ажиллагаа явагдаж байх үед байгалийн цацрагийн хэм хэмжээ, хүрээлэн буй орчин, хүн малын эрүүл мэндэд хордлого үүсгэх тунгаас эрс бага байна. 10. Төсөл хэрэгжүүлэгч нь халзан бүрэгдээ ордын нөөцийн тооцоо, техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны ерөнхий үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг боловсруулсан. Ордын ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө байгаль орчны нөлөөллийн нарийвчсан үнэлгээг харьяа яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу сайжруулж, иргэдээс санал авч баталгаажуулах шаардлагатай. 11. Хайгуулын шатанд усны нөөц болон чанарт онц ноцтой хохирол учруулсан гэсэн шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагаас өгсөн мэдээлэлээр нотлогдоогүй. Гэхдээ ашиглалтанд шилжих үеийн технологийн усны хэрэглээг эцэслэн тооцоолох, их үүсвэрийг нь тодорхойлох, усны нөөц, чанарыг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах зайлшгүй шаардлагатай. 12. Орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудаас төслийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлуудыг төрийн байгууллагуудаас сонсголын явцад тодруулахад тухайн гомдлуудад дурдсан нөхцөл үндэслэл муутай нотлогдохгүй байсан. 13. Сонсголд оролцогчид гишүүдийн зүгээс газрын ховор элементтэй холбоотой эрх зүйн зохицуултыг давхардуулсан хуульчилсан ойлгомжгүй сайжруулах шаардлагатай болохыг илэрхийлсэн. 14. Газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийн талаар харилцан ойлголт муутай байна. Төрөөс олгосон тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангах чиглэлээр дөрвтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. 15. Орон нутгийн иргэд төрийн захиргааны байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн хамтын ажиллагаа хангалтгүй хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа маш муу явуулсан бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачлах сул байна.
16. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс орон нутгийн иргэдэд төслийн үйл ажиллагаа үр ашиг түүнээс тухайн орон нутагт шууд үзүүлэх үр ашиг хүрээлэн буй орчинд үзүүлэх үр нөлөөг ойлгуулах талаар хангалттай ажилласан. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээлийн талаар 1. Монгол Улсын газрын ховор элемент хайгуул ашиглалтын үйл ажиллагааг явуулах эрх зүйн орчин дахь тулгамдсан асуудал. Хуулийн нийцлийг хангах, давхардлыг арилгах, газрын ховор элементийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаа явуулах, гадаад хөрөнгө оруулалтыг татгад цаад учруулж давхардл үүсгэж буй ашигт малтмалын тухай хууль болон чөмийн энергийн тухай хуулиудын хийдлийг арилгаж цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тодорхой болгох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах. 2. Монгол улсад эрдэс баялагын салбарт газрын ховор элементийн хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд халзан бүрэгдээ ордод хийгдэж буй хайгуул судалгааны ажлыг үргэлжлүүлж, нөөцийг бүрэн тогтоох, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухаанч байдлаар тодорхойлох, зэргийг харьяа төрийн захиргааны төв байгуулга, орон нутгийн удирдлага төсөл хэрэгжүүлэгч нарт хариуцах. 3. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн эрхийг баталгаажуулах, геолог хайгуул гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг хамгаалах үүднээс хууль хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоохоос бусад тохиолдолд хайгуул судалгааны ажлыг тасралтгүй явуулахад харьяа төрийн захиргааны байгууллагаас анхаарах шаардлагатай. Нөгөө талаас төслийн үйл ажиллагааны явцдах байгаль орчны нөлөөллийг тасралтгүй хянах, иргэдийн санаа зовоосон асуудлуудад мэдээлэлтэй байх үүднээс харьяа төрийн захиргааны байгууллага орон нутаг дахь хяналт шалгалтын эрх бүхий нэгжүүд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах. 4. Төсөл хэрэгжүүлэгч болон орон нутгийн иргэд төрийн захиргааны байгууллагад мэргэжлийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж төслийн талаар нэгдсэн мэдээлэл ойлголттой болох харилцан ойлголцлыг нэгтгэх үйл ажиллагааг санаачилж зохион байгуулах. 5. Хайгуул судалгааны ажил дууссаны дараа халзан бүрэгдээ ордын нөөцийн тооцоолол, техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн наривчсан үнэлгээ зэргийг харьяа яамд мэргэжлийн зөвлөлүүдээр хилцүүлж, ордыг ашиглалтанд бүрэн бэлтгэгдсэн хэсэг, ашиглалтаас үүдэх экологи, эдийн засгийн болзошгүй хохирлын талаарх дүгнэлт гаргах шаардлагатай. Иймээс чиг үүргийн төрийн захиргааны төв байгууллагууд газрын ховор элементээр шинжлэх ухаанд суурилсан наривчсан судалгаа шинжилгээтэй байх, хангалттай мэдээлэлтэй байх шаардлагатай. 6. Халзан бүрэгдээ ордоос Монгол улсын урт хугацааны бодлогын бичиг баримт дээр 4.2.13 заасан зорилтын хэрэгжилтийг хангах үүднээс тус ордын түүхийн эдийг боловсруулахдаа баяжуулалт болон боловсруулалтын үйлдвэрийг ашиглан нэмэн өртөг шингэн эдийн засгийн дэлэлтийг дэмжих бүтээгдэхүүн гаргах. 7. Төрийн захиргааны төв байгууллагууд хоорондын ажлын уялдааг сайжруулах, нэгдсэн ойлголт мэдээлэлтэй байх чиглэлээр холбогд арга хэмжээг авч ажиллах. 8. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс цацраг идэвхий нөлөөлөл технологийн процесст ямар бүтээгдэхүүнд хэрхэн тархаж байгааг судлан холбогдох дүрм журмыг баримтлан ажиллах. 9. Хүрээлэн буй орчин, ус, хөрс, хүм малд цацрагийн шинжилгээ хийх чадвар хангалтгүй байгаа тул цацрагийн чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөц лабораторийн тоног төхөөрөмжийг орон нутагт сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Тайланд туслаа.